Тэгвэл давтай сайхан хооллоорой юу гэж хэлдэм бол давтай сайхан хооллоорой. 맛있게 드세요. 맛있게 드세요. 맛있게 드세요. Энэ удаа ч гэсэн 맛 있게 드세요 боловч 맛있게 드세요. дуудлага бол 맛있게 드세요. 맛 гэдгийн шив 받침 нь хойшоогоо идгийн иенийг хасаад шивус нь орлуулагдаж дуудлага болоод уншигдлаа. 맛있게 드세요. 맛있게 드세요. 맛있게 드세요 гэх юм бол жоох энэ хилээ хасж яриад байгаа юм болов. Ямар сони ярьдیں۔ Жоох иймэрхүүгээр бодогддог болохоор шивус нь хойдлох иенийг арилгаж 받침 шивус нь арилаад хойшиддаг болохоор дуудлага 맛있게 드세요. алдаа хэлээ би. алдаа хийчлээ. Яана уучлаарай. Нөгөө нь харин гайгүй зүгээрээ гэж хэллээ. Тэгвэл юу гэж хэлэх вэ? 죄송합니다. 미안합니다. 죄송해요. 미안해요. 죄송합니다. 이런 미안합니다 гэж хэрэглэгдэг. Нэг их хэрэглээд байдаг. 미안합니다 гэ. 합니다 гэж орж байгаа бол урд нь ер нь 죄송 гэдгийг их хэлдэг. 죄송합니다. 죄송합니다. үгүй бол 미안해요. 죄송해요. 죄송합니다. 죄송해요. Энэ хоёрыг ерөнхийдөө сайн хэрэглэгддэг. 미안해요. Энэ бол дотоо харилцаатай үед 미안해. 미안 гэх мэтээр жоохон K-драм үзсэн бол атмаа охтой ингээд богч ажиллаад гэх богц ажиллангаа 미안해. 미안 гэх мэтэр хэлдэг дээ. 미안하다고 했잖아 гэх мэтэр жоохон энэ 미안해요 гэдэг нь амар ингээд жоохон уушлаараа дотроо хөнгөн хэллэг гэж хэлэх үү. Яна ёстой уучлаарай гэж хэлэх тунд солонгост бол энэ 미안합니다, 죄송합니다, 미안해요, 죄송해요 энэ хоёроор ялгагддаг боловч 죄송해요는 илүү уушлаарай дотроо амар их уушлаарай. Үнэхээр шин сэтгэлээсээ уушлаарай гэхэд хэрэглэгдэхээр 미안합니다, 미안해요 илүү уушлаарай дотроо илүү адилхан уушлаарай л гэсэн үг л дээ. Гэвч сонсоход тэр уучлаарай гэсэн үгний хүндрэлт нь илүү багаар сонсогддог. Тийм болохоор найстайгаа бол 미안해, 진짜 미안 гэж хэрэглэж болно. Найс биш бол дотн биш бол ихэвчлэн 죄송해요, 죄송합니다 гэж хэрэглэгдэнэ. Ерөн 죄송합니다는 хамгийн хүндэгдэх хэрэгтэй үед хэрэглэгдэхээр 죄송해요는 хүндэгдэх дотроо илүү дунд зэргийн хэмжээ, 미안합니다는 хамгийн бага хэмжээ, 미안해요는 өшөө жоохон хөнгөгдөөд байдаг гэж хэлэх үү. Тийм болохоор найстай бол 미안해요. ерөн дотн бол 미안해요, 죄송해요 гэж хэрэглэнэ. Тэгээд хүндэгдэх хэрэгтэй бол ерөнхийдөө 죄송합니다, 죄송해요. окей? эсэргээрээ баярлаа. Үнэхээр их баярлаа. Тэгэхэд гадаадд so thank you гэх юм бол no problem гэдэгтэй. солонгосоор юу гэдэг юм бол 감사합니다, 고맙습니다 гэж хэрэглэгдэнэ. 감사합니다, 고맙습니다. 감사해요, 고마워요. 감사합니다, 고맙습니다. 합니다, 습니다. орсон болол дахин биелээд байгаа. хүндэгдэх үед 워요. хүндэх
гэх дотроо илүү зөөлөн сонсогддог. Тэгэхээр 고맙습니다, 감사합니다 бол анх уулзсан газар багштай надаас өндөр хүмүүст ингээд баярлсан, талархснаа хүндэтгэлийн үгээр хэлмээр байгаа үед 고맙습니다, 감사합니다 гэж хэрэглэгдэнэ. 고마워요, 감사해요는 илүү тайван ярилцааны дунд 고마워요, 감사해요 хэрэглэгдэхээр 고마워, 감사해, 감사해 гэж юу хэрэглэгдээд байдгүй. 고마워, 진짜 고마워 гэж хэрэглэгддэг. Өнөөдөр ч гэсэн энэ уртыг хичээл сонсон миний найз үнэхээр мундаг байна. Дараагийн хичээлийг ч гэсэн мөн сайн давтаж хичээллээрээ заяа. Өнөөдөр энэ хүртэл хичээсэн юм чинь одоо амар. Харин унтахаасаа өмнө дахин давтаарай за. За баярлалаа. Баяртай дараа уулзъя.